За сайн уу? Өнөөдөр 2026 оны 3 дугаар сарын 3-ны өдөр. Тэгээ би өнөөдөр гэртээ суугаад нэг бичлэг үзэж байгаад ер нь хүмүүс ягаад дандаа цуг амьдрэх юм бол ер нь цуг амьдрах юу гэт хэрэгтэй юм. Тэгээ одоо би өөрийнхөө хувьд ч гэсэн ингээд найз залуутайгаа цуг амьдрдаг. Өмнө нь бол гэр бүлийнхэнтэйгээ амьдрдаг байсан. Ер нь бол миний амьдрал ихтэй ганцаарч дандаа хүнтэй цуг амьдрч өрнөсөн. Тэгэхэд энэ маань хүнд эрэг болон сөрөг талаар ер нь яаж нөлөөлдөг ямар нэгэн судалгаа хийх юм уу гэд интернетээр хайгаад үзсэн байхгүй. Тэгээд айгүй сонирхолтой нэг судалгааны талаар мэдээлэл олоод тэрийгээ жоохон зэгцлээд ярих гэж бодлоо. Тэгээ энэ удаагийн бичлэг жоохон богинохон байж магадгүй. Яг л зөвхөн нэг судалгааны талаар бол ярина. За судалгаа руугаа орох юм бол одоо хүн төрөлхтний түүхэнд хамгийн урт үргэлжилж буй шинжлэх ухааны судалгаа гэж явд юм байна. Тэгээ энэ судалгаа маань болохоор The Harvard Study of Adult Development буюу одоо насан туршидчдын хөгжлийн талаар одоо Harvard-ийн их сургуулиас хийсэн судалгаа гэж ойлгож болно. Тэгээд энэ судалгаа маань одоогор бол дуусаг байгаа 90 гаруй жил үргэлжилж байгаа юм байна. Судалгааныхаа хүрээний хувьд болохоор энэ судалгаа нь 1938 онд Харвард их сургуульд хийгдэж эхэлсэн. Тэгээд судалгаанд 724 эрэгтэй хүнийг бол хамруулсан байт юм байна. Эдгээр хүмүүсийг болохоор өсвөр наснаас нь эхлээд өтлөх хүртэл нь одоо бүхэл амьдралынхаа туршид бол хойноос нь дагаад судалж исэн. Тэгээд ерөнхийдөө бол эхнийх нь үеийн одоо тэр амьдарч исэн хүмүүсийн гэх юм уу судалж эхэлсэн хүмүүс чинь ингээд амьдраад дунд нас бараад явна шүү дээ тий. Тэгээд одоо ер нь бол 2 дахь үеийн эхэлсэн. Тэгээд тэр нь болохоор одоо эдгээр хүмүүсийн эхнэр болон хүүхдүүд ачцээ гээд нийт 1300 гаруй хүнийг бол хамруулж явж байгаа юм байна. За тэгээд судалгааны хувьд болохоор 2 өөр бүлэгт хувааж үзэж ирсэн юм байна. Харвардын бүлэг буюу 1939 оноос 1944 оны үед Харвардыг төгссөн оюутнууд дундаас 268 цагаан арьстай эрэгтэй хүнийг бол авч оруулсан. Нөгөө бүлэг нь болохоор Босны бүлэг гээд Бостон хотын ядуу хурлын 11-ээс 18 насны 456 цагаан арьстай хүүхдүүд, эрэгтэй хүүхдүүдийг бол судалгаанд хамруулсан. Тэгэхээр ерөнхийдөө бол нийгмийн боломжит бүлэг болон одоо боломжгүй ингээд эдийн засгийн хувьд хүндрэлтэй гэсэн энэ бүлгүүдийг хорд нь авч холж судалгаа явуулсан юм байна. Тэгээ судалгааны үр дүн бол аюул сонирхолтой гарсан. Судалгааны датаны хувьд болохоор яаж энэ судалгааг явуулсан бэ гэхээр тухайн судалгаанд нөгөө оролцож байгаа хүмүүстэй одоо тогтмол ярилцлага хийж асуулт ингээ асууж юм бөглүүлдэг байсан. Мөн бие махбодын шинжилгээ зэргийг бол авдаг байсан юм байна. За тэгээд хамгийн сонирхолтой нь судалгааны үр дүн яаж гарсан бэ гэхээр юунаас илүүтэйгээр одоо эд хөрөнгө байт юм уу те эсвэл бол эрүүл амьдралын хэм маягийг уртаа барьдаг байсан ч юм уу эсвэл бол маш сайн хоол хүнстэй ч байсан юм уу те тэр бол ерөөсөө биш байсан. Яг мэдээж тэр бол одоо хүчин нөлөөлөх зүйлс юм бол нэг. Гэхдээ хамгийн чухал зүйл бол одоо нийгмийн харилцаа буюу бидний хүмүүстэй хоорондоо хэрхэн харилцаж байгаа харилцааны чанараас одоо энэ маань одоо бидний урт наслах аз жаргалтай байх зэрэг нөлөөлдөг, хамаардаг гэсэн тийм дүн гарсан юм байна. Тэгээд судалгааны удирдагч профессор Роберт Валдингер болохоор судалгааны үр дүн дээр яг тодорхойлж ирсэн 3 зүйл байгаа байхгүй юу? За тэгээ эхнийх нь болохоор мэдээж нийгмийн харилцаа бол хамгийн чухал. Тэгээд гэр бүл, найз нөхөд хамт олонтойгоо илүү дотн харилцаатай хүмүүс бие махбодын хувьд эрүүл чирэг бас урт насалдаг гэж тодорхойлсон байна. Ялангуяа тархин бас аягүй залуу байдаг гэж тодорхойлсон тэр их сонирхолтойсэн. Харин ганцаардмал хүмүүс болохоор тархины хөгжил нэрт мууддаг, бас өвчин эрт тусаж нас барах магадaltaй мөн сэтгцийн асуудалд өртөх магадлал нь хамаагүй хийсэн. Хоёр дахь зүйл нь болохоор энэ харилцаануудын тоо биш ерөнхийдөө бол чанар их чухал.
Тэгэхээр таны одоо хідэн найзтай байх, олон хүн таньдаг байх, эсвэл алдартай байх бол хамаарахгүй. Дээрээс нь таны гэрэлсэн үү эсвэл хүүхэдтэй юу зэрэг бол бас хамаарахгүй. Харин одоо гэр бүлээ тийм үү, хайртай хүмүүс, найз нөхөдтэйгөө тэр хүмүүс нь цөөхөн ч байсан хамаагүй харилцаа хэр дулаахан байна, хэр аюулгүй, мөн утга учиртай, гүнзгий зэрэгс шалтгаалж одоо тэр аз жаргалтай байх, урт удаан наслах зэрэг маань шууд хамаардаг гэсэн юм байна. Мөн хэрүүл тэмцэлтэй гэр бүлд байх нь бол ганцаараа байхаас илүү хор хуршигтай гэж гарсан байна. Тэгээд 3 дахь зүйл нь болохоор харилцаа тархийг хамгаалдаг. Энэ нь юунаас гарч ирсэн бэ гэхээр одоо хэрэгцээтэй үед одоо ямар нэгэн асуудалд орох юм уу тий. Ямар нэгэн тусламж хэрэгтэй үед яваад очих хүнтэй байх. Энэ хүн надад тусландаа гэж бодсон тийм хүнтэй байх, ард талтай байх. Тэрэндээ итгэж найддаг хүмүүсийн хувьд тархиных нь одоо ой санамж нь илүү хурц бас илүү тархины илүү залуу байсан байна гэсэн судалгааны юу гарсан, үр дүн гарсан байна. Тэгээд сүүлийн дүгнэлтийн дараа болохоор би бас энэ мессежийг оруулмаар байсан байхгүй юу? Одоо судалгааны анхдагчдын нэг Violent гэдэг хүмүүсийн хэлснээр хүмүүсийн боддог шиг ингээд хүний зан чанар гэдэг нь болохоор өсвөр нас юм уу, залуу насндаа ингээд тогтоод яг тэр хэвээрээ ингээд хүүхдлээ болвол адилхан байдаггүй. Хүн болгоо ингээд ямар нэгэн харилцаа юм уу, ямар нэгэн туршлагаас үндэслээд одоо өөрийгөө хөгжүүлж цаашдаа ингээд байнга өсөж хөгжиж явж идэг. Тэгээ тийм болохоор бусадтай холбоо тогтоох те бусадтай ингээд зөв харилцаа үүсгэхэд бол хизээж оройтдаггүй. Харин ч ахимаг насанд амьдрал илүү утга учиртай болоод хамгийн эр бүрсийн тохиолдлууд гардгаа гэсэн тийм энэ Violent гэдэг хүний хэлсэн үг байсан. Тэгээ надаа энэ бол бас айгүй үнэн санагдсан байхгүй юу? За ерөнхийдөө бол энэ хүртэл ингээд судалгааны одоо юу хурангуй гэх юм уу? Судалгааны талаар ер нь бол тайлбарлаад дуусж байгаа. Миний хувьд болохоор харилцааны тал дээр би янз бүрийн хүмүүстэй одоо найзууд үед юм уу, багш үед юм уу, гэр бүл гээд айгүй олон төрлийн харилцаанд орж байгаа шүү дээ. Тэгээд тэр донд маань надад ингээд муугаар нөлөөлөх харилцаа нэлээдгүй их байсан. Мэдээж сайнаар нөлөөлөх харилцаа бас байсан. Тэгээд одоо ингээд бодож байхад би одоогоор бол нэг найз бол олонтой хүн биш. Яг олон хүмүүс таньдаг хэрнээ одоо яг тэр хүмүүстэй гүнзгий харилцаатай үгүй. Ер нь бол найзын хүрээлэл айгүй тийм жижиг тойрогт багтдаг. Ялангуяа гадаадад амьдарч байгаа болохоор хүнтэй ингээд харилцаа үүсгэхэд бол бас нэгдүгээрт айгүй завгүй байдаг. Хоёрдугаарт одоо юу надад үнэхээр яг хэрэгтэй юу хэрэггүй юу гэдгийг нь бодоод үзэхлээр хэрэггүй харилцаанууд бас аюух байдаг. Тэгээд тэр болгоонтэй нэг орооцолтоод байгааг хүсдэг. Гэхдээ яг тэр тойрог дотор байгаа яг одоо юу чухал харилцаанууд гэх юм уу те өөрөөрт үн цэнтэй надад ингээ сайнаар зөвөр үлгэр дуурайл үзүүлдэг хоорондоо ингээд одоо юу сайн нөлөөг үзүүлээд би бинийг ингээд дэмжиж чаддаг тийм харилцаануудыг бол аль болох удаан авч явахыг бол хүсдэг. Тэгээд тэр хүмүүстэй аль болох ингээ холбоотой байхыг бол хичээдэг. Одоо гэр бүл ч юм уу те найз нөхөд байдаг гэсэн үг. Тэгээд хамгийн сонирхолтой зүйл нь яг зөв хүмүүстэй ингээд харилцаанд ороод зөв хүмүүстэйгээ цуг байгаад эхлэхээр амьдралын ингээд бусад талбарууд дээр айгүйх ингээд сайн гэх юм уу? Сайн ингээд үр дүнгууд бол ерөнхийдөө гарч ирэлдэг. Зөвхөн ингээд тэр хүнтэй харилцаад тэр хүнтэй байгаад байна гэдг нь зөвхөн цаг цогтаа ингээд өнгөрөөж ин биш те. Тэгээ тэр хүний амьдралыг харж байгаа өнцөг те юмн дээр яаж шийдвэр гаргаж гин тэр хүн чамд ямар талаараа тусалж гин илүү их өөдөн татж гин. Тэгээ тэр талаас нь талууд нь ерөнхийдөө бол хүнд маш их нөлөөлдөг мэдэгдэхгүй байдлаар. Тэгэхээр яг одоо дотроо бол за энэ хүн надад ингэж нөлөөлөх бах та гэж бол бид нар хийж бодохгүй шүү дээ тий. Тэр хүн надад таалагдаад ч юм уу ямар нэгэн байдлаар харилцаа үүсэж байгаа. Гэхдээ хүмүүс цаагаараа ингээд удаан хугацааныхаа туршид аюух нөлөөлөл хүнд бол үүсгэж идэг.
Тэгээд ганцаардмал байх гэх юм уу те. Би бас ингээ амьдралын турш хэд хэдэн үеэдэд бол ингээ ганцаардах мэдрэмж гэдэг бол ерөнхийдөө бол бас авдаг. Хаяад одоо ч гэсэн. Тэгээд яг үнэхээр л яг урт наслаад байгаа учир нь юу вэ гэхлээр одоо амьдралын тэр одоо чанар байгаа штэ тий. Одоо юун дээр сэтгэл ханамжтай байна. Тэгээд тэр нь яг мөнгөн дээр тогтож байна уу? Эсвэл бол өөр зүйл дээр тогтож байна уу тий гэж бодоод үзэнгүүт хамгийн чухал нь бол ялгч хүний харилцаа байгаа байхгүй юу? Хүнтэй ингээ сайн харилцаатай өөрөө өөртөө ингээ эрүүл ханддаг хүмүүс бол ямар ч байдлаар хамаагүй одоо мөнгө эд баялаг гэх юм уу те тэр зүйлүүл нь бол явандаа дагаад ирдэг юм шиг санагддаг. Тэрнлэг ингээ зүтгэхгүй байсан ч гэсэн явандаа тэр зүйлс нь ингээ араас нь дагаад ирдэг. Яагаад тэгэхээр зөв харилцаа, зөв хүмүүс бол яг зөв зүйл рүү дагаж хөтлөж идэг. Тийм болохоор яг энэ тал дээр бас нэг миний хэлмээр байдаг зүйл юм уу? Яг бодож явдаг зүйл хүн яг ямар хүнтэй найзлах, ямар хүнтэй цуг байх, тэр хүнд яаж цаг гаргах болон тэр хүмүүс чамд эсэргээрээ яг яаж нөлөөлж ийн гэдэг тэр байнга ингээд анализ хийгээд өөрийнхөө бодолд ингээд үнэнч байгаад тий заавал хэрэгцээгээ харилцаанд бол ороод хэрэггүй. Заавал олон найзтай байх шаардлагагүй. Олон түмний нүдэн дээр байгаад байх бол хүнд бол нэг тус болдоггүй байх нь үнэхээр бодоод үзэхэр. Тэгэхээр харилцаа айгүй тийм чухал одоо юу харилцаанд байх ёстой хамгийн чухал зүйлсүүдийн нэг бол айгүй бат бөх бөгөөд гүнзгий харилцаа юм болов гэж бодож байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол баг тоотой байх тусмаа надад бол сайн бидэг. Гэтэ хүмүүсийн ямар харилцаа тогтоогоод яаж явдгийг бол сайн мэдэхгүй учраас мэдээж хүмүүстэй харилцаад алдаж үзэж болно. Мэдээж тэр алдаж үзснийхаа үндсэн дээр явандаа хүнийг танд сураад нөгөө сайн харилцаанд орсурдаг учраас харилцаанд ерөөхдөө бол ороод явах нь бол зөв. Тэгээд хамгийн сүүлд хэлсэнчлэн харилцааг эхлүүлэхэд ерөөсөө бол оройтдаггүй. Та хэдэн ч настайсэн 50-тай ч юм уу 60-тай ч байсан юм уу те. Өөрийгөө бол байнга хүүхдлээ өөрчилж явж бол чадна. Хүн тарих ингээд хамгийн гайхалтай зүйл нь хүн ингээд өөрийнхөө бодож сэтгэхийг одоо шийдэж чадна. Юу бодож сэтгэх үү, ямар шийдвэр гаргах уу гэдгээ бас хинтэй харилцах уу, яаж харилцах уу гэдгээ бүгдийг хүн өөрөө шийдэж чаддаг. Тэгээ тэрнээс үүдээд хүний амьдрал хаашаа явах болон юунд үнцэн нөхөх, амьдралыг хэрхэн харах, өдрөг байх, гутран гах уу гэд бүх зүйл нь шийдэгдэх юм болов гэж бодож байна. Тэгээд хүний харилцаатай холбоотой айгуу чухал судалгаа байлаа. Би гэхдээ бас их товчээрлаа. Ер нь бол энэ талаар судлаад өөрөө уншаад үзэх юм бол айгүйх мэдээлэл гарч ирж илээ. Өөртөө хэрэгтэй мэдээлэл авах болов чадах болов гэд хүмүүсийг бодож байна. Тэгээд судалгааны нэр нь болохоор Harvard Study of Adult Development, Human Connection is the Key to Health and Well-being гэдэг нэртэй юм жоо урт нэртэй. Би тэгээд YouTube-ийн хуудасны доотлолт нь ер нь энэ нэрийг бас ер нь оруулаад явжий. Тэгээд сонирхсан хүмүүс нь энэ судалгааны талаар уншаад бас өөртөө хэрэгцээтэй мэдээллийг авах болов гэд бодож байна. За тийм байна. Бая дараа нь сонирхолтой зүйл бодоод тэрнээсээ судалгаа унших юм бол бас ингээд хуваалцаад явъя гэж бодож байна. Надад өөртөө аягүй сонирхолтой санагдлаа.